Hello guys. Өнөөдөр 1 сарын 18-ны өдөр. За шалгалт болтол нэг 5-аас ер нь бол ихлэхээр 16 хоног. За 2-7 хоног жоохон гардаг хугацаа үлдсэн байна. Энэ хугацаанд аюу хэн бодогч юм. Дунд нь шантрах гэх юм уу, айх гэх юм уу, тийм амжихгүй байх гэсэн айдсууд аягүй төрж байна. Тэгээд яалтчгүй хийх юм айгүйх байна. Тэгээд жоохон гомдлох юм бол хичээл яаж байгаа. Одоо манайх нуус 13-наас Японы сургуульд эхлээд орчиж байгаа байхгүй. Тэгээд мөглөө 9-өөс орой 4 хүртэл хичээлтэйдэг. Тэгээд сургууль руугаа 1 цаг явдаг гэхээр ирж 2 цаг. Тэгээд гэртээ бол нэг 5 өнгөрөөд ирнэ. Тэгээ хоол унд гэж явж идэл ер нь бол нэг 6:30 моч болдгийг. Тэгээд би бас нөгөө давхар ажилдаг болохоор ер нь бол өдөрт нэг 2 цаг бол заавал ажиллах хэрэгтэй гэдэг гэж бодонгууд 8:30 болчихж байгаа. Тэгээд ер нь бас сүүлийн үед 1 сард аягүй ядарч байгаа. Сая сүлтэй юм ханаа төрсөн. Тэгээд тархлаа жоохон муу юм уу? Сэтгэл санаатай холбоотой юм уу? 1 сар бол жоохон ачаалттай тийм юу хоногуд байна. Жоохон шалгалтын дарамт ихтэй юм уу? Тэгээ яг үүндээ Солонгост баг төгсөлт хийж хахад хүртэл юм амар дарамт мэдэрч үзэж байгаа. Тэгээ ялч нөгөө энэ шалгалттай холбоотойгоор ямар сургуульд яаж орох вэ гэдэг маш идэвхтэй байгаа болохоор айгу санаа зовж ин л да. Яах ч арга байхгүй. Тэгээд ялч шалгалтын материал шалгалтанд өгөх юм програмууд аягүй их байна. Тэгээд тэнцэхгүй бол яана, шалгалтын дээр муу тоглолцвол яана гэдэг ч юм уу. Санаа зовсон юмуд аягүй их байна. Тэгээ өнөөдөр нөгөө гармоны бодлогод гэх юм уу, гармоны шалгалт бас авахгүй. Тэгээ тэрний дасгалуудыг хийж үзээ. Тэгээд ер нь бол санаа төрснээрээ оноог авчдахгүй байна. Яг л нөгөө айгу удаан гармон хийгээгүй. Тэгээд зарим юмнаас нь мартцсан. Тэгэхээр одоо би нэг өөртөө 20 гаруй хоногийн өдөр болгоныг 30-аас 40 минут заавал хийх тийм юу гармоны одоо хөтөлбөр гэх нэшийн тийм хуваар гаргацсан маа. Тэгээ тэрнгээр ер нь бол хийж бодож байна. Тэгээд пианоны шалгалтын дээр болохоор би яг Бахын Prelude Fuga тоглож байгаа хгүй до минорын. Тэгээд тэр болохоор ер нь бол гайгүй би өмнө нөгөө гаргаж тоглож исэн болохоор бас ч гэж гайгүй сэрэгцэн маа. Би 12 сард сая сүүлд ер нь сэргээсэн. Тэгээд листийн зохиолыг ер нь бол тоглоё гэж бодоод барьсан байсан байхгүй. Энийг бас өмнө нь нөгөө бакалавртаа тоглоё гэж бодож ихнээс нь гаргаж исэн. Гэтэ ерөөсө дуустал нь бол гаргаж идаагүй бас. Айгуу тийм лист хэрэг аюух нь уур чадвар шаарддаг. Тэгээд листийн концерт хийдэг байхгүй. Яг өөр нь бол богинохын 4-5 минутын програм. Гэхдээ аюух тоглох юм ихтэй. Тэгээд би бас яг нөгөө пианогоор яг удаан хугацааны тавталт хийгээгүй. Аюу удацсан 5-6 жил болсон. Төгснөөс хойш баг 7 жил болж байгаа юм. Болж байгаа болохоор гар бас нэг хэсэг нөгөө ерөөсөө формд орж өгөхгүй. Тэгээ бас ч нөгөө гэртээ пианотой сургууль дээр нөгөө пиано дээр багсаа давтаад байгаа тулдаа гар бол гайгүй задарч байна. Гэтэ 2 сарын 9-нд пианоны шалгалттай байхгүй. Тэгээд пианоны шалгалтын дээр листтэй гайгүй тоглож хугнаас хүсэл байгаа. Одоо нөгөө өөртөө хамгийн ихтэй байгаа зүйл маань юу л та төгөлдөр хоор тоглох. Тэрэндээ өгнө юу хнээд байгаа. Тэгээд тэр байна. Тэг өнөөдөр болохоор Бетховны Egmont Overture дуустал нь ер нь бол нотыг харж гаргаад тэгээд ер нь бол аль хөгжмийн зэмсгүүд хаана ер нь яаж орж ирж байна, ямар темптэй гэх тэр болгонд нь ер нь бол анализ хийсэн. Тэгээд би болохоор энэ сард 7 хоногт ингээд 5 хоног хичээл ордог байхгүй. Тэгээд манай хэлний бэлтгэлд бас нөгөө их цайгүй чухал гэдэг болохоор хэрвээ 90% багасгах юм бол төгсөхгүй гэдэг ч юм уу сургууль бас тийм дүрм мэддэг. Хамгийн ирц бол гайгүй сайн. Тэгээд багштай хэлж байгаад би ингээд
хичээлийн хажуугаар шалгалтанд бэлтэн гэдэг бол миний хувьд ингээд юу нэг боломжгүй байна. Айгу цаг орж ийн шалгалтын бэлтгэлд. Тэгээ тийм болохоор 7 хоногийн янз нэг өдөр ингээд амраад гэртээ ер нь бол хичээлээ хийгээд бэлдмээр байна гэд хэлсэн. Тэгээд 7 хоног болгоны нэгтгэд ер нь бол амархаар болсон байхгүй. Маргааш нэгтгэхдээ би маргааш гэртээ амарч юм байна. Тэгээд тэрний хажуугаар би сайн нөгөө 12 сард бас нэг тэтгэлэг авсан байхгүй. Тэгээд тэрний бас нэг ганц нэг даалгавар гэдэг тэр заавал 1 сар тураалах хэрэгтэй гэдээ бас зэрэгцэж гин. Одоо 1 сард ер нь бас ажлууд аягүй завгүй байж гин. Ажил дээрээ бас суух хэрэгтэй яагаад гэдэг. Тэгээд тийм одоогор л аягүй санаа зовж гин. Тэгээ яалчгүй миний бие бас аягүй юу яаж гин. Би аягүй сулраад байна. Би уусаа юм нэр муутай юм уу, сул биетэй юм уу? Ер нь бол ингээл амар хурдан ядрах юм. Би өвдөх юм, шанаад миний төрчих юм. Тэгэл нэг өвдгөр аягүй хүнд өвдөх юм. Би Японд ирснээс хойш аягүй өвдөж байгаа байхгүй юу? Өнгөрсөн 3 сард ирснээс хойш нүдэн дээр би амьдралдаа нүдэн дээр юм гарч байгаагүй. 10 жил нэг өвдөг гарч ирсэн. Нүдэн дээр юм гарч байгаа. Тэгэл аман дотор юм гарах юм. Ирснээс хойш аягүй турсан. Тэгээд нөгөө юу л гэдэм байл та. Биеэрээ нэг амар юм хийж ядрахгүй байгаа юм. Хүн толгоогоо аягүй ашиглаад юм хийгээд тахлаар аягүй ядард юм байна. Тэгээ яг миний үнэхээр өөртөө хэлж байгаа зүйл болохоор угаасаа маш одоо тийм завгүй цагийн хуваарьтайгаа тэгээ чадлаараа хийж байгаа. Яг үүндээ би ингээд нэг өдөр нэг зүгээр суудаггүй. Тэгээд тэрийг өөртөө хэлж байгаа. Тэгээд аль болох тэр цагаа чанартай байлгаж ингээд бүх зүйлийг ингээд амжуулах гэж хичээж байгаа ч гэсэн одоо шалгалт нэр ямар нэгэн байдлаараа угаасаа би ингээд хизэж өөрийнхөө нөгөө сансанд хүрснээр тийм үр дүнтэй бол шалгалт юм уу орж чаддгүй. Яг л тэр хөгжимчин хүний бас нэг жоохон хэцүү юм нь одоо жишээ нь би яг өөрийнхөө мэрэгчлэр ингээд ажилдаггүй тийм ингээд өөрийнхөө мэрэгчлэр ингэж мөнгө олдохгүй. Дээрээс нь хажуугаар нь бас ингээд хэлний бэлтгэлийн оюутан байдаг ч юм уу тэгэнгүүт тэр зүйлүүдэд цаг аягүй их явдаг. Тэгээ тэрнээсээ гадна тэр юм амжуулахын хажуугаар ингээд өөрийнхөө одоо дараагийн ингээд зүйлийг шийдэх тэр чухал цаг мөч тэр одоо ирсэн ингээд бүх зүйл аягүй их тийм давхцсан гэх юм. Ер нь ингээд аягүй сонио миний сүүлийн хэдэн жил ингээд аягүй их ингээд чухал үйл явдлууд ингээд хоорондоо давхцаж аягүй их ядраадаг. Тэгээд 25 онд би бүр аимшигтэй ядарч бүр ингээд маш ингээд туйлдаа хүртэл ингээд болж ирсэн баггүй юу. Тэгээд одоо өөртөө хэлж байгаа юм яг энэ 1 сарыг даваад яг шалгалтандаа бэлдээд орчих юм бол тэрний дараанаас ингээд бүх зүйл угаасаа шийдэгдэнэ. Тэгээд ямар үр дүн гарах гэхээс одоо айж байгаа ч гэсэн ер нь бол тухайн үед ингээд ямар нэгэн үр дүн гарахад бол тэр нь ингээд эсэргүүцэхгүй тэр нь ингээд сэтгэлээр унахгүй өөрийгөө тэрнгээр шүүхгүй тий одоо чинь тэр шалгалт нь унжлаа гэж бодоход чи энэ дээр муу байсан болохоор гэж би тийч өөрийгөө хэлэхгүй яа тэлэр яг одоо өөрийнхөө байгаа бүх хүчийг бүх өөрийгөө одоо ингэж хүчилж гэх юм уу тий юм хийж чадсан гэж бодож байгаа учраас тэрийг бол угаасаа хүлээж авна. Гэхдээ яалчгүй нөгөө юм шалгалтаас өмнөх сэтгэл зүй бол айгүй хүнд байдаг юм байна. Яг өмнө нь ч гэсэн ингээд их сургууль сурч байгаа ч гэсэн юм хүнд үе зөндөө байсан. Гэхдээ одоо яагаад ч юм Японд яг шинэ орчинд ирээд их сургуульд орно гэдэг. Яг би нөгөө өмнө нь бакалавр сургуульд орж байгаад бүр яг өөрийнхөө ингээд төслөөр яг тэр сургууль тэгж орно яг тийм хэрэгслэр гэж бодож орж байгааг яг тэр үед нөгөө ингээд тэрийгэ ухамсарлах маань айгүй тийм тэрийг ухамсарлаагүй байсан гэх юм уу яг энэ мэрэгчлэр ингэж явах хэрэгтэй. Би яг ингэн тэгсэн тийм бодлоор суугаагүйс яалаар биний хортой жоохон байсан. Яг юу хийх юм мэдэхгүй явж байгаа нэг сургуульд орсон. Тэгээ тэр сургуультай бол бас ч сураад төгссөн гэж боддог байхгүй аюу их юм сурсан. Одоо болохоор яг сайн сургуульд ормоор байна те ингээд өөрийгөө шалгуулмаар байна тэнд ч ормоор байна гэдэг тийм юмтай тулж байгаа болохоор өөрөөсөө аюу их нөгөө үнэн шир ингээд чи нэг чадчихнуу чадахгүй байна уу чи үнэхээр ингээд нэг бүрчлээ одоо ингээд хийх шаардлага гарч байгаа байхгүй юу одоо ингээд чи үнэхээр
зохиолыг удирдах чаддаг юм уу? Эсвэл чи үнэхээр энэ листийг тоглож чадах юм уу? Чи гармон үнэхээр хийж чадж байгаа юм уу? Мэдэх юм байгаа мó, мэдэхгүй юм байгаа мó гэдгийг ингээ нэг бүрчлэн ингээ оноогоор шүүж ингээ өөрөө өөрийгөө одоо ингээ бэлтэж байгаа болохоор яг өөрөө өөртөө ингээ үнэнчээр нүр тулсан үе болж байгаа байхгүй ингээ миний амьдралд. Тэгээд тэрийг одоо ингээ шалгуул тэрнээс ингээ үр дүн гарна гэж бодохоор бас нэг талтай айгүй хариуцлага өндөртэй санагдаад айгүй дарамт мэдэрд юм байна. Тэгээ одоо жишээ нь би өнөөдөр ингээл бараг 8-9 цаг ингээ сууж байгаа байхгүй. 2-3 цаг ингээл гармон гээд би тэгээ сүүлийн үед яг яаж өөрийгөө суулгадаг болсон бэ гэхээр би ингээ туцсан дээрээ таймер тавьчихдаг. Бүр яг 1 цаг ингээл таймер тавиад тэгээд яг тэр 1 цагтаа бол ингээд өөр юу ч хийхгүй ингээд яг дундуур нэг босч бицүүл засна. Нэг цай уунд халуун цай авчираад хажуудад тавина. Тэгээ юмаа хийгээд тэр цайгаа уугаа суудаг ч юм уу тий. Бүр яг нэг цагаар ингээд хийдэг. Тэгээ тухайн өдрийн өмнөх өдөр нь болохоор маргааш тэдэн цагаас тэдэн цагийн хооронд тийм юм хийн гэдэг ер нь төлөвлөгөө гаргадаг. Тэгээ аль болох тэднийг ингээд өдөрт нь биелүүлэх юутай байдаг. Тэгээд тийм энэ шалгалтанд бэлдэж байгаа бас нэг давуу тал гэх юм бол айгүй юу байд юм бэ? Шалгалтаас гадна ингээд өөрөө өөртөө туулах тэгээд ядчил яаж пиано тавтах уу гэдэг юм те. Айгүй олон зүйлийг сурд юм байна. Тэгээд өмнө нь хэзээ ч өөрөөс асууж байгаагүй асуултуудыг асуух болт юм байна. Тэрнгээрээ дамжуулж айгүй их зүйл сурд юм байна. Би ядчил одоо ингээд өмнөхөөс илүү сайн ингээд цагийг төлөвлөж сураад өөрийгөө ингээд суулгаж сураад тэг өөртөө ингээд хатуу байж сураад тэ ингээд салга баттай байхыг ирмэлцээд ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүдийг ингээд өөртөө суулгаж чадж байгаагаараа энэ 1 сард ингээд бас шалгалтаас гадна өөртөө олж авч байгаа айгүй том чадруудыг суулгаж авч байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгээд тийм байна. Өнөөдөр тэгээ 1 сарын 19 биш 18. Одоо шалгалт нь нэг 15-6 хоног л байна нэрээ. Юухан бах тий. Тэгээд нэг 2-7 хоног гүрийгээл үнэхээр энэ хооронд өөрийгөө ингээд шүүсийг шахийл гэж бодож байна. Тэгээд би өчтөр жишээ нь ингээд аюух ядарсан нөгөө нэг ханаад манаа тэгээд сүүлийн хичээл орсон 7 хоног би амар хичээж аюух юм хийсэн байхгүй. Тэгэл өглөөнөөс хойш орой хүртэл ингээд битүү юм аа гэл. Тэгээд ялч тэрний ядаргаа ингээд ялч гардаг. Тэгээд би ингээд өчтөр амар хундаж мунтаал тэгээд ерөөсөө ингээд юм хийхээсээ халшраад гэх юм уу. Хүмүүс бас тийм байдаг хаяг тийм чухал юм а хийхгээ сууя. Яг тэрнээ нүр тулаа сууя гингүүт ингээ аюу хаширдаг өөрөөсөө. Тэгээ тэрнийхээ оронд ингээд өөр юм хийгээд ингээд яг тэр ингээ гол чухал юм бах тэрийг ингээ эргээд ингээ өөр юм хийх яваад байдаг юм тий. Тэгээ би өчтөр тэгээд ялчгүй. Би хаяа тийм байдалд орохоор аюух нэг уцаа скрол хийдэг байхгүй. Тэгээд нэг хэсэг аюух тэгж скролдог тийм болцсон байсан. Тэгээд тэрэн дээр аюух бас юу байсан өөрчлөлт хийхийг аюух бодож сүүлийн үед угнаал аюу өөрчилж байгаа. Гэтэ ялч ингээ хаяа ингээд гараад ирдэг. Тэгээ өчтөр орой яг 2 цаг өгөн пиано дээр сууя гэж өөртөө аюу хэлсээр нь ерөөс ингэ чадахгүй аюу 0-д орчоод скрол хийдсэн байхгүй. Тэгээ бүр 0-аас ингэ босъё гэж дотроо бодож байгаа хэрнээ босч чадахгүй ингэ аюу санаа. Тэгээ яг миний бодсон бодол нь за угаасаа л ингэж юм хийж чадахгүй ингэж байж хахаар өөрийгөө угаасаа аюу зоож байгаа шүү дээ. Тэнд чи өөрийгөө ингэ аюу зэмлээ суугаад байгаа байхгүй. Тэгж байгаагийн оронд зүгээр юу яа босож ядаж гоё кино үзье гэж бодоод. Тэгээ өчтөр Wes Anderson-ы The Grand Budapest үзсэн. Тэгээд ядчил тэр цаг 30 минутын хооронд ингээд толгой арай амраад тий өөрийгөө ядчил ингээд зэмлэхгүй өнгөрч байгаа байхгүй юу. Тэгээ хаяа үнэхээр ингээд юм болохгүй байх юм болвол ингээд тиймэрхүү үедээ ганц цаг 2 цаг чамаагүй өөрийгөө ингээд амраагаад тэгчж байгаарай гэж хүсэж байна. Тэгтээ яг би тэрний дараа ингээд хэмжсэн л дээ. Тэрнийхээ оронд 2 цаг листэд тавьчих байхгүй явдаа гэж боддог байхгүй. Тэг өнгөрцөн юм гэдэг яах вэ? За тэгээ өнөөдрөөс болвол айгүй тийм эрчимтэй давталтанд орж байна. Тэгээ энэ хугацаанд ерөөсөө дахиад өвдөхгүй байгаасаа л гэж аюух найдаж байна. Өвдөх юм бол тэгэл бодоо олно гэсэн. Айгүйх нөгөө юу яана. Энерги алдан тэгэл ядчил толгой өвдөд байгаа юм бол ингээл юм хийхэд ойлгохтой сууж өгөхгүй тэгэл. Тийм болохоор өвдөж болохгүй хоол ундаа сайн идэнэ. Тэгээд юмудаа сайн хийн. Одооний 20 хоног байна. Одоо юу юм бах те. За тэгээ амжилт.